үндэсний одоо хиймэл оюуны стратеги хиймэл оюун энэ дотор орох ёстой нэг зүйл бол ялцгүй судалгааны хүрээлэн төвүүдийг байгуулах шаардлагатай. Тэгэхээр энд бол ихтэй сургууль, за тэгээд хувийн хөвшил бас энэ төвүүд дээр те одоо хамтарч ажиллах. Ингээд төрийн асуудлыг ч гэсэн энэ төв дээр шийдэх гэдэг. Нөгөө талаас бол ер нь AI ч өөрөө энэ дан ганц одоо софтвер инженеринг ч юм уу тийм асуудал биш. Тэгэхээр энэ өөрөө нэг талаараа бол судалгаа хөгжүүлэлт буюу R&D ажил байгаа даахгүй. Тэгэхээр бол яалтчгүй одоо судалгааны хүрээлэн төвүүдийг ихтэй сургууль, бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтраа төвүүдийг байгуулах. Тэр бол мэдээж бол энд бид нар критик масс буюу одоо хүмүүсийн төвлөрлийг бий болгох чинь тий AI-аар одоо асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ төв бол өөрөө тодорхой хэмжээнд бол ингээд тоног төхөөрөмжтэй, нөөцтэй одоо GPU-гээс өсвөлээ тооцоолын юм боломжуудыг хангадаг байх хэрэгтэй байна. За нөгөө талаас бол дата байхгүй бол энэ AI ч өөрөө боломжгүй зүйл. Тэгэхээр орчин үеийн одоо бид нар сүүл дарж штэ large language model бол одоо ганц нэгэн байгууллагын хүрээний цуглуулад байдаг датан дээр биш, бүр интернетэд байгаа датан дээр хүртэл ажиллаж байна.